зовлон жаргалыг тэнцвүүлдэг нэг л цаг байдаг. Тэрийг одоо цаг гэж нэрлэдэг. Тэгэхээр яг одоо цаг дээр буюу тархинасаа зүрхэн дээрээ хүрээдэр тэгээд эндээ амьсгалаа мэдрээд өөрийгөө ажиглаад байна. Бясалгал бол ажиглал. Үл үзэгдэх ертөнц болон энерги ухамсарын талаар багшаасаа сонссон цагаас хойш сонирхол нэгтэй хідэн нөхдийнхээ хамт нийтийн далд ухамсарыг сэрэх баярлалаа төвийг 2011 онд байгуулж байлаа. Тэрнээс хойш олон багштай болсон учраас багш болгон өөрийнхөө нэрийг өгч өөрийнхөө далд ухамсарын төвүүдийг байгуулсан. За миний хувьд 2018 оноос далд ухамсарыг сэрэх тунраа төв байгуулад за тэрнээс өмнө бол мэдээж энэ одоо эрдэм ухааныг үзэж эхэлсэн цагаас хойш олон байгууллага хамт олон сургуулиуд, FM радио, телевизүүд за өөрийнхөө одоо өрөө офисороо одоо түгээн дэлгэрүүлж одоо олон нийтийг хамруулах үйл ажиллагааг хийж байлаа. Тэгэхээр миний одоо бага насны хамгийн их тусламжтай ер нь авч үлдсэн одоо ч гэсэн миний сэтгэл зүрхэн дотор цойраад ч явдаг нэгэн одоо мэдээлэл гэх юм уу тийм ээ одоо гэр бүлийн манд хүмүүжлээс өгсөн аргачлал тий одоо энэ хүний амьдрах ухааны хамгийн том гол суурь бол хүнлэг байгаарай, хүний мөстэй байгаарай, эддээ хүн чанартай л байш шүү гэдэг энэ үгийг одоо эмээ маань, ээж аав маань одоо зүрхэн сэтгэлд ингээд цойраад одоо хийж өсөж тий. Киноны цаг болно би имиж руу үгээд л орчдөг байсан. Тэгээ эмээ маань за яасан нөгөө кино ч эхэлж байна гэж. Харин тийм ээ гэж. Тэгээ эмээ бит хоёр тойр сууж байгаа л хоёлаа үлгэрээ ярина да. За тэгээ ерөнхийдөө бол нэг юм хошин хүн байсан. Тэгээд ярьж байгаа үлгэр дотроо нөгөө баатар тий одоо эрлэхийг чин зөрөгтэй, чин хүсэлтэй, чин үнний тухай ингээд явж байгаа тэр баатрын үлгэр бол намайг үнэхээр одоо тэг бүр ингээд баясал дотоод баяслыг ингээд төрүүлдэг. Тэр шулмас тэр шуналтай одоо магасын тухай ярихад бол хааст ямар муухай юм бэ те ийм л одоо муухай байдгийн байна да. Энэ мангас бол ерөөсөө бүр гэл ингээд чившдэг тийм байла. Тэр хүүхэд насанд үлгэр ярьж өгнө гэдэг тэр чигээрээ хүмүүжлийн маш том одоо хүмүүжүүлэх аргачлал гүн ухааны те гүн тэр дотоод сэтгэлийн тэр ухамсарын хөг аяыг хөглөж өгдөг боломж одоо аргачлал юм билээ шүү дээ. Ер нь бол мэдрэмж гэдэг бидний ингээд 6 дахь мэдрэхүү байдаг. Тэгээд мэдлэг гэхээсээ илүү бид нар мэдрэмжээ хөгжүүлэх нь илүү чухал юм. Тэгээд мэдрэмж бол зүрхний одоо орон зай буюу нөгөө зүрхэн тушаа тэр хайр инэрлийн одоо долгисоор өдөөгдөж яадаг. Буруу зүйл одоо санаатаас сонсроо буруу үг яриа хэлчихэж одоо хүн гомдоочих үедээ гэдэг ийм нэг өөрийгөө ажиглах тэр ухаан намайг энэ зам руу илүү хөтлсөн болов. Хорвоо дэлхийн татах хүчний үйлчлэл гэж байдаг тийм ээ. Тэгээд энэ би бол одоо энэ судалж байгаа ухааныгаа бол одоо дээд ухаан гэж нэрлэмээр байгаа. Яагаад тэгэхээр таныг судлах гэдэг байгаа гэсэн. Та өөрийгөө судлах гэдэг байгаа гэсэн. Түүнээс биш намайг даах гэдэг юм биш тийм ээ. Би бол өөрийнхөө сурсан мэдснээр чиглүүлж байгаа гэсэн. Тэгэхээр та хин юм бэ гэдэг энэ асуултанд та өөрөө л хариулах юм. Тийм болохоор та өөрийгөө сонсороо энэ зам руу орсон хамгийн гол шалтгаан бол татах хүч байсан. Цаад халамжтай юу? Ямар мэдрэмж төрж байна? Тарих амарч байна уу? Зүрх маань тайвширч байна уу? Бүх зүйл боломжтой байдаг гэж хэлбэр. Яг тэгэхээр боломж бидний дотор байдаг. Бүх зүйл шинжилэн судлах ухаан дээр суурилдаг. Бид нар ингээд
логик гэхээр дүгнээд гаргачихсан ухааныг л шинжлэх ухаан гэж хэлээд байдаг шүү дээ, тийм ээ. Гэтэл бидний энерги гэж юу юм? Ухамсар гэж юу юм? Тэр бурханлаг төвшин гэж юу юм? Энэ болгон чинь дандаа судлахын ухаан дээр цаашаа явна. Яг хүнийг нөгөө сүнслэг биеийн физик биетэй ингээд хослуулад судлаа явж байгаа учраас энэ ухаан бол маш их тийм суйртай зөв үнэн ухаан байсан. Шинжлэх ухаан одоо бэлэг ухаан хоёрын цогц нийлбэр байсан. Тэгээд би бол яг үнэндээ шинжлэх ухаанаар тайлбарлахдаа хамгийн түрүүнд бол багшаагаал тэгээд одоо багшийнхаа тайлбарлал дээр л үзэлтэй дээ. За докторийн зэргийг хамгаалсан баталгаа бол олон жил одоо багшийнхаа эрдэмтэд тасралтгүй суралцаж сургалт болгонд нь суусан нөгөө ажиллаж байгаа олон хүмүүс өдөр тутамдаа одоо манай өрөөнд ирж үйлчлүүлж байгаа бас өдөр тутамдаа би өөрөө одоо хийж байгаа энэ ажлаараа үр дүнгээ гаргаж хүмүүсийн эрүүл мэнд, хүмүүсийн оюун санаа, сэтгэл санаа, ухамсарын төвшин өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа нь бол одоо миний ажлын баталгаа юм да. Судалгааны ажил энэ даалт ухамсарыг сэрэх энэ ажил маань болохоор яг үнэндээ гайхамшигтай өмнөний зам байсан л та. Тэгээ тийм болохоор докторийн зэрэг хамгаалахад бол ерөөсөө хүнд байгаагүй. Хүн судлалын ухаан энэ дотор явж байгаа. Тэгээ хүн судлал гэх юм бол их том цар хүрээгээр бодгол байх л та. Тэгээ миний хувьд бол хүн судлалыг эхлээд сүнслэг талаас нь судлаад тэгээд сүнслэг биений их олон нарийн биенүүд дээр суурлаад тэгээд цаашаага физик биеийг ойлгоход бол амархан байсан. Одоо бид нар чи энергийн цэцлэмжлэгээ гэж хийдэг. Тэгээд энергийн цэцлэмжлэгээ бол цэвэр хүний сүнслэг нарийн биен дээр ажилладаг. Тэрийг бол аура, энергийн бие гэж нэрлэдэг, тийм ээ, торсон талбайч гэж нэрлэдэг. Тэгээд тэн дээр ажиллахад ажиллаад нөгөө энергийн талбай нь том болоод эрчим хүчээ нэмээд ирэхлээр физик бие дотроосоо өөрийгөө хангах процессыг явуулдаг. Тэгэхээр энэ дэлхий дээр одоо хүн гэдэг энэ гайхамшигтай бүтээл бол ерөөсөө өөрөө их цогц юм аа. Өөрийгөө ангаадаг, өөрийгөө засаж залруулдаг, өөрийгөө хөгжүүлдэг, өөрийгөө одоо хамгийн одоо төгс мөн чанарт аваач чаддаг. Орж иж байгаа шавнараа бол надад итгэхээсээ би хүний юм яриад байгаа шүү гэж ингээд бодосоо гэж бол эхлээд юусоо боддгоо. Тэр хүмүүс орж ирээд хамгийн гол нь өөрийгөө ойлгоод ухаарад аваасаа л гэж боддог. Янз бүрийн асуудалтай хүмүүс орж ирдэг. Тэр асуудлаа нөгөө өөрөөсөө хайгаасаа, гол гогцоо алдаагаа өөрөөсөө хайгаасаа, шалтгаан нь өөрөө юм аа гэдгийг тайлбарлаж өгөхийг, гэдгийг одоо ухааруулж өгөхийг л боддог доо. Тэгээд өөрийнх нь ертөнд засагдаад ирэхлээр хичнээн өөрөө буруугүй байсан ч гэсэн өөрийн дотоод ертөнцийн өсөлт нэмэгдээд ирэхлээр хажуу талд байгаа алдаатай хүмүүс засагдаад эхэлдэг. Яг тэгвэл тэр тухайн хүний одоо тийм ээ энерги ухамсар сэрээд ирэхлээр одоо үг яриа, бодол санаа ч гэсэн өөрчлөгдөөд хандлага харилцаанд нь бол ийм эерэг урсгалууд бий болдог учраас засагдах бүрэн боломжийг олж авдаг. Тэгээд тэр гарсан үр дүн нь бол тийм ээ тунараа ингээд үнэн хэлжсэн байна уу, худлаа чиглүүлжсэн байна уу гэдг нь мэдээч одоо харагдана шүү дээ. Даалт ухамсарыг сэрэх гэдэг энэ бяцлаглыг хийхээс өмнө бас өөр бяцлал хийжсэн. Гэхдээ би дахиад нөгөө хийжсэн бяцлагалтаа бас сэтгэл ханамжгүй байгаад ингээд солиод тунраа өгс дээрээ ирж бяцлал хийгээд энэ тас бяцлал нь бас надад илүү гоё үр өгөөжтэй, надад их тохирсон юм шиг санагдаад одоо ингээд 15 жилийн хугацаанд хийгээ явж байна. Тэгтээ бяцлал тохирж исэн гэхээсээ илүү бас багшийн маань бас тэр зааж байгаа, чиглүүлж байгаа, багшийн маань бас яг нөгөө өөрөөрөө үлгэрлж байгаа, заасан хичээлийнхаа нөгөө юу үлгэр дуурайл нь өөрөө болж ингээд яг ийм гоё зарчимтайгаар явж чаддаг нь бас намайг бас энэ бяцлаглыг тууштай хийхэд бас маш том хөшүүрэг болсон, баш нөлөөсөн гэж би бодож байна. Одоо 2 жилийн өмнө 2023 оноос хойш энэ сургалт тундраагчтай хэлцээ сургалтанд явж байгаа. Энэ сургалтын дээр бол тундраагчтайгаа уулзсан. Тундраагчийнхаа энэ көөвчлөх арга бариланд маш их таалагддаг. Багшийнхаа хэлсэн үг болгоны өөрийн
чадах хэмжээгээр суралцаж ойлгож явж байгаа. Тэрнийхээ үр дүнд гэсэн маш их зогсон би бодож байна. Миний судалснаар багш маань 13 жилийн түүхтэй судалгаатай энэ сургалтаа явуулсан. Нэлээд өндөр боловсролтой хувь хүний хөгжсөн хөгжил төвчлийн хөгжил өндөр боловсролтой гэдэг үг харж энэ сургалтанд явд юм аа. Өөрөөс нэг л янзаар одоо бөмбөрчтэй өв нэг л янзаар зангирж идэг гэдэг ташбалтуугаа шүлэг гэдэг шүү дээ. Тэгтээ адилхан бидний амьдрал дээр эрт орой хэзээ нэгэн цаг зовлон жаргал ээлжлээд хэлбэр дүрсэн арай жоохон өөр боловч ингээд иржил байдаг явжлаа. Тэр хамгийн гол нь иржил байдаг явжл байдагтай гол нь биш. Ухаар хэрэгтэй, ухамсарлах хэрэгтэй. Ухамсарын эртний шилжилт болоод эд одоо тий явагдаж байна. Тэгээд бид нэр орчлон ертөнцийн амьдарч байгаа. Орчлон ертөнцийн хуулинд захирагдаж амьдарч байгаа. Тэгээ энэ хууль нь өнөөдөр хүний ухамсарыг сэрэх ийм одоо шат. Тэгээ энэ ухамсарыг сэрэхийн тулд бас өөрийнхөө хийж байгаа ажлыг тодорхой хэмжээгээр дуу хоолойгоо хүргэх ёстой гэж бол дандаа л боддог. Тэгэхээр өнөөдрийн одоо тийм ээ бидний хийх гэж байгаа одоо энэ ажил 6 сарын 21-нд хийх гэж байгаа зөв замыг зүрх чиглүүлнэ сэдвээр лекц хийхэд лекц буюу ивент хийхэд бэлэн болж байна. Тэгээд эхлээд бид нар тийм ээ саяны одоо лекцийн сэдвийн дагуу зөв замыг зүрх чиглүүлнэ сэдвээр одоо лекц эхэлнэ. Дараагийн үйл ажиллагаа болохоор хүслийг тийм ээ хэрхэн яаж идэвхжүүлэх вэ? Хүн болгон хүсэлтэй. Хүсэл болгон биелэх боломжтой. Тэр биелүүлэх одоо боломжийг хүн яаж одоо өдөөд сэрээдэг юм. Айц төвшөр алга болвол татхавчны үйлчлэлээр хүний хүсэл биелдэг гэдэг энэ одоо аргачлалыг зааж өгье. Дараагийн арга хэмжээ болохоор зүүдний ертөнцийг зөв болгох аргачлал. Бид нар зүүдэлдэг тэ зүүдээ ялангуяа тааруу зүүдлэх юм бол ямар нэг хүнээс асуух, тайлах гэж оролддог. Өөрийнхөө зүүдийг зөв тайлъя. Тэгээд зөв тайлахаас гадна зөв болох аргачлал дадлыг хийцгээе гэсэн ийм одоо арга хэмжээ явагдана. За тэрний дараагаар энергийн одоо нийтээр олноороо энерги сайжруулах тийм дасгал дадлыг хийцгээе. За тэгээд мэдээж урамшуулал араасаа байгаа. Тэгээд зөвлөгөө авах урамшууллууд байна. Сургалтын суух урамшууллууд байгаа. Энергийн заслимжлэхэнд орох урамшуулал, зуны сургалтын урамшуул гэдэг ингээд урамшууллууд араасаа ирнэ. Мэдээж бас араас нь дуу хууртай байх болно. Тэгээд нэг ясандаа энэ ивент маань бол хүмүүсийг хөгжөөсөн одоо суугаад тий гарахад л ингээд нэг юм өгөөчтэй үр дүнтэй эргүүлээд гэртээ очиод тий ирээдүйн амьдрал дээр дадлуудыг хийгээд амьдралыг тийм ээ одоо алхам алхмаар урагшлуулахад өөр нөлөөтэй ийм гайхамшигтай болно. Зөв замыг зүрх чиглүүлэх учраас бид нар тархинасаа зүрхэн дээр буух нь зайлбаргүй зөв юм. Тэгээд 2011 оноос өнөөдрийг хүртэл тийм ээ эндээс цаашаага одоо хаа хүрэх тэр боломж байдгийн тэр батал хүмүүсд өөрт нь өөрийг нь өөрт нь өгөх аргачлалыг заасаар авах болно.